За хамгийн ихэнд юу харах вэ гэхээр та хэд юу хэлээд байгаа? Нөгөө үр дүнгийн нөлөөллийг харна. Өөрөөр хэлбэл төсөл болгон өөр ингэсэн үр дүн гаргахыг зорьсон байна. Өөрөөр хэлбэл манай төсөл жишээ эмэгтэйчүүдийн одоо бизнес эрхлэлтийг тодорхой хэмжээнд нөлөөлөх байгаа тийм. Би заах одоо би даасан эмэгтэй болох хэмжлэг үзүүлэх. Тэгэхээр тийм юм хийж өгөх үү гэж харна гэсэн. За хог ажлын юм дээр жишээлбэл хог ажлыг яаж бий болох вэ? Хог ажлыг бий болгож байгаа юу хийх гэдэг юм харна гэсэн. Үр дүн нөлөөлөл харна. За дараа нь яах юм гэхээр тухайн тэр үр дүн нөлөөллийг авчрахад дэвшүүлсэн байгаа зорилго чинь өөрөө яг үнээр хүрч чадхаар зорилго дэвшүүлж чадсан байна уу гэдэг. Тэ? Өөрөө ч хүчрхүү зорилго тавьсан байж магадгүй зорилго. За тэрийг за 3-дугаарт нь болохоор мэдээж төсөл зарлалаа төсөл болгон өөрөө нөгөө санхүүгийн тодорхой хязгаарлалт нөөцтэй байгаа учраас тэр нөөцөд нь яг боломж энэ төслийг манай өгсөн мөнгөөр хэрэгжүүлэх боломжтой байна уу гэдэг. За дараагийн нэг юм нь болохоор тухайн чиглэлээр танахд ажиллаж исэн туршлага байна уу гэдэг. Өөрөөр хэлбэл тодорхой хэмжээнд зардал мөнгө гаргаад төслийг хэрэгжүүлэх гэхэд энэ төслийг аваад явах туршлага чадвар байна уу гэдэг юм. Та нар ч гэсэн тийм үстэй хүнд мөнгө өгдөө тухайн хүнийг харж иж өгч тээ. Яг тэрнтэй адилхан тэрийг ч хардаг гэсэн. За тэгээд залуучууд та нар ихэнх нь харагдаж байна. Ерөнхийдөө бол нэг тууштай байх хэрэгтэй. Хөдөлмөрөд өсөж байгаа юм бол тууштай байх. Зан харилцааны хувьд өөрөөр хэлбэл одоо нэг хандлагч нь айгүй зөв байх хэрэгтэй. Залуу хүмүүсийн хувьд бол тэр бол айгүй чухал. За ийм шалгуурууд бол ерөнхийдөө бол тавьд юм байна. За тэгээд мэдээж хүсэж байгаа үр нөлөөллийг авчрах нь хамгийн чухал байна тийм. За тэгвэл бид нар юунаас альж ажиллах вэ? Зөвхөн нийгмийн төсөл гэхгүй бизнесийн төсөл одоо жишээлбэл сайн AC ярьж шүү дээ. AC ярихаар бизнестэй холбогдож ирэх. Тийм тодорхой хэмжээнд өөрөөс хамгаалж хэрэгтэй болж байна. Тэгэхээр бид нар юунаас эхлэх вэ? Заавал энэ нийгмийн чиглэлийн төслүүд рүү хандаад авахгүй байх юм шүү. Бас бизнесийн чиглэлийн төслүүд рүү хандах хэрэгтэй байна. Тэгвэл төсөл бичиж байгаа юм ажлаа юунаас эхлэх вэ? Би л ажлаа судалгаа. А юу судалж байна? Яг мэднэ хүмүүс хэрэгтэй зүйл юу вэ? Яг энэ аль биш нэг санаа гаргаж байгаа тухайн гарсан санаа яаж юм бэ? Судалгаа нь ямар хэрэгтэй зүйл чинь санаа байгаа. Тэгэхээр нэг түр хэрэгцээтэй байгаа судалгаануудаа окей шийдэл ийм зөвлөлт шийдэх боломжтой юм байна. Энд таарсан зүйлсөө санаа гаргаж байна. За энийг болохоор хайргүй яг төслөө бичгээд сууж байгаа талаас нь бодоод байна. Өөрөөр хэлбэл чиний хийсэн судалгааг хийцэн гэсэн. Хийцэн. За тэр талаасаа бодоод жишээлбэл мэдээлэлээ цуглуулъя гэж байна. Мэдээлэл. За мэдээлэл цуглуулах гэхээр та юу цуглуулах вэ? Юуны мэдээлэл цуглуулах? Төсөлтэй холбогдлоо мэдээлэл. Жишээлбэл одоо манай судалгаа гэж ярьсан шүү дээ. Хамгийн нөгөө яг тухайн төсөлтэй холбогдох за жишээлбэл та одоо энэ хог ажлын төслөө бичиж эхлэхдээ ажлаа юунаас эхэлсэн? Миний хувьд судалгаа хийсэн зүйлсээ нөгөө ашиг цаа ажиллаж байгаа орчин хөлмж байгаа асуудал гэхэд хавцаад чигсаад эндээсээ нөгөө төслийн санаа гаргажсэн. Шууд төслийн санаа гаргах гэхэд энэ төсөл зарлагдсан юу? Зарлагдсан нь мараад гэж гисэн. Энэ төслийн өгдөө тийм. Яг энэ төслийн үед яаж ямар юмас ажиллаж гэсэн бэ лээ? Энэ үеийнх яг ихэлцээ авч ирсэн учраас яг нөгөө төслийн санаа одоо шалгуулт нь яг хэрэгжүүлж байгаа төслийн нөгөө төсөл нь багцж байгаа. Тэгэхээр хэрэгжүүлэх юм миний хэлэх гээд байгаа төсөл зарлж штеп. Бүгдээ хатас амт төсөл зарлжлаа. Тэгэхээр бид нар төслөө бичиж өгөн тийм үү? Өчөөж энэ төсөл хамаагүй. Яаж төслөө бичрийн тэр төслөөр юу байх юм гэдгийг хамгийн түрүүнд мэдчихэж ажиллах юм нэстэй. Тэгэхээр мэдээлэл цуглуулах үе шат гэдгийг жишээ нь одоо энэ шалгуур үзүүлэлт бүгдийг та бүгдээрээ уншсан байгаа тийм.
Тэгээд төслийн бүтцийн доотлын хэсэг харуулж байгаа. За энэ төслөөр GMA юмнууд байх хэрэгтэй. Байсан уу? За тэгэхээр энэс эхлэн гэсэн үг байхгүй. Тэгээд энэ дээр бас нөгөө хугацаа заасан мэт те. 1 сая төгрөгийн эхлэлийн санхүүжилт олгоно гэж байна. Тэгэхээр энд нь бариулах ёстой гэсэн. За тэгээд бас нэг юу яасан бэ? Нэгээс 2 сарын хугацаанд хэрэгжүүлнэ гэсэн байлаа. За гихмчлэнээр ийм шалгуур юмнуудын судалсныхаа дараа яг энэ Азийн сангийн зарлалын төслийн дагуу энэ хүсэж байгаа юмных нь хүрээнд төстэй бичин гэсэн. Төстэй бичин гэсэн. За асуу тодруулах зүйл гарсан уу хамаас? Асуусан уу? Төстэй бодсон. Зөв яг тийх ёстой. Өөрөөр хэлбэл бэлэгийн контакт болсон нь илүү ноцтой. Яг өөрийнхөө төслийн кейс дээр асууж давхаж явах хэрэгтэй. Асууж авах хэрэгтэй. За тэгээд бид нар ерөнхийдөө энэний дагуу төслөөгөө ингээд юу яах нь загвараа гаргаж ирчээд за загвар өгсөн газрууд байж байгаа жишээлбэл яг манай энэ загвараар одоо чи манай төмөө яг тэгэхээр өөрсдийнхөө загварыг өгдөг. Тэгээ яг тэр загварынхаа дагуу хавтах төслүүдтэй. Одоо нэг пэйжтэй зарлагдсан маань шүү дээ манайх тийм. Тэгэхээр та нар өөрсдөө дураараа төсөл бичээд ирэхгүй гэсэн. Бид нар өөрсдөө өгсөн загварыг авах. Яг энэ төсөл дээр та нар өөрсдөө загвар зохиох боломжтой байна тийм. Ийм агуулгатай байна уу гэснээр яг энэ загвараар гээгүй. Тэгээд тэр загварын дагуу бичэн. Тэгээд энэ дээр бас нэг юм болохоор нэг хуудас төсөл байна гэж заасан. Та нэг хуудас төслөө бичсэн үү энэ дээр? Нэг хуудсан дагах байсан. За сайн. Тэгэхээр яг тэр нэг хуудас гэсэн бол нэг хуудсан дагах. Гэхдээ энэ олон мэдээллүүдийг багтаах яаж амарчтай багтаах вэ гэдэг юм бас бодох хэрэгтэй. За ингээд загварынхан дагуу яг энэ Азийн сангийн зарлалын төслийнхэн загварынхан дагуу стандартынхан дагуу хүсэж байгаа мэдээлэл нь оруулсан. Гагуул тодорхойлсон төслөө бичлээ. За түрүүний хийсэн одоо нөгөө судалгаа хийсэн нөгөө хаанаас авч болох яах вэ гэх юм. Судалгаа яг нөгөө ажлуудаа хийхдээ 1 сая төгрөгийн юу боломжтой вэ? Нэгээс 2 сарын хугацаанд миний яг энэ төсөл яг юу хийх боломжтой тодорхойлчлоо. За тэгээд төсөл хий нэгэн заавал уншуулж үзүүлэх хэрэгтэй гэж байна. Дараа нийгмийн төсөлч бизнесийн төсөлч ялгаад яагаад гэж байгаа гэж бодож байна. Өөрөөр хэлбэл төсөлч шүү дээ. Тэр унших янгос яг болсон охиорсон гэхгүй. Тэгээд янз бүр шийдвэр ажил найрч зүйлээ нэг юм чинь арчиг үзэж халуулаа оршуулах юм бол үгүй юм шүү дээ. Яг энэ шүү дээ. Хүмүүс хаах цаг өөрөхгүй бодлоо. Тэгээд тань хоёр гоо гартаа гарчдаг. Хоёр гоо шиг гарчдаг юм. Тэгээс бол олоод уншсан нь илүү гой сайн тэгж. Өөрөөр хэлбэл одоо та өдөөсөө пич тааш тэнгууд нэг шалгуулж байгаа багийнхан магаа төсөлж аваад байсан хүмүүс байна шүү дээ. Чиний төслийн санааг чамшиг сайн мэдгүй хүмүүс сууж байгаа. Тэгэхээр нөгөө хин нэгэнд уншуулна гэх юм огт мэдгүй хүн аваад уншихад чиний төсөл үнэхээр ойлгомжтой, үнэхээр хэрэгцээтэй төсөл байж чадхаар байл болж байгаа гэсэн. Тэгэхээр тэр хүнд уншуулахад заавал засах юм гарч ирдэг. Заавал засах юм гарч ирдэг. Сайжруулах санаанууд гарч ирдэг. Тэгээд сайжруулалтаа хийлээ төсөө өгч болох юм шүү. За магадгүй бизнесийн төслүүд дээр өшөө яадаг гэхээр ялангуяа санхүүгийн чиглэлийн тооцооллууд дээр мэргэжлийн нөгөө зөвлгүүдээс нь зөвлөгөө авч үзэж байна. Манай гарааны бизнесүүд яадаг гэхээр бусад юмудаа аягүй сайн гоё ингээл хийлгээр төсөөлж аягүй гоё юм. За тэр төсөөсөн юмудаа санхүүгийн тооцооллыг авахгүй дутуу хийдэг юм байна. Тэгэхээр бизнесийн төсөл хэрэг та нар SC-ийн чиглэлээр төсөл бичих. Тэр санхүүгийн тооцооллыг мэргэжлийн хүмүүсээр бас харуулж үзсэн. Одоо өнөөдөр энэ юуны төслүүдээр бол нарийн юу биш маш энгийн төсөл хийж учраас гайхал болчихсон тийм. За ингээд үрдэн. За төсөл өглөө чамд 1 сая төгрөг зүгээр маа гэж өгөхгүй. Биднээсээ хүсэж байгаа нөгөө хог хаягдлыг бууруулах дахин боловсруулах ажлыг хийгээд нөгөө бүсэдээс үр дүнгийн мөн гарч байгаа нөгөө үгийг төслүүд бол ялангуяа заавал мониторинг хийдэг. Тэгэхээр яах нь хийн гэсэн юмаа заавал хийх хэрэгтэй гэсэн. Араас нь мониторинг явуулна гэсэн. За мониторингийг заавал шалгалт гэж ойлгох хэрэггүй. Шалгалт гэж ойлгох хэрэггүй. Та эдгээр зариулсан өшөө олон төслүүдийг оруулж ирэх үйл ажиллагаанд хэрэгцээтэй байгаа холбоо асуудлыг гаргаж ирэх ийм үйл ажиллагаа шүү гэдэг талаас нь харж байна. Магадгүй та нар өнөөдөр 1 сая
төгрөгийг авлаа. Хийсэн амлсан нөлөөллүүдээ гаргачлаа. Энэ төсөл амжилттай явууллаа. Тэгвэл дахиад дараагийн шатны төсөл өөрөөр хэлбэл дахиад ийм төслүүдийг зарлах боломжтой юм байна гэж бид нар донор байгуулалтаа энэ үр дүнгийн хяналтаар ч гаргаж ирдэг гэсэн. Тэгэхээр тэр талаас нь бодолцож аягүй сайн одоо мониторинг хийнэ гэж одоо төслөөс ярих бол бартаа үлээж авч байгаа гэсэн. Хоёрдож ирэхэд бас юу яадаг? Төслүүд болгон дээр бид нар жишээлбэл амжилтын түүх гэж юм бичдэг. Өөрөөр хэлбэл та хэд одоо энэ 3 ар төслийн харилцагч болж штэ тийм. Тэгэхээр энэ төслийн амжилтын түүх гэж юм байна. Тэрийг хаанаас гаргаж ирэх юм гэхээр үр дүнгийн хяналтаас чи үнэхээр нэг хүн бөгөөд авчихгүй үнэхээр сайн ажиллаж байгаа нүгүү гэдэг чинь ирвэж холбогдож мэдчихэж байгаа юм байна тийм. Тэгэхээр тийм талтай. Хоёрдож дахиад нэг ач холбогдол нь юу юм гэхээр харилцаа холбоо ерөөсөө авах одоо энэ төсөл хөтөлбөртэй хамтарч байгаа энэ байгууллагуудтай ерөөсөө харилцаа. Яагаад гэвэл жишээлбэл Азийн самуурны хог аюулын нийгэмжүүлж хийсэн төслийг хөгжүүлэлцээ байх болно. Тэгэхээр та нар магадгүй энэ төслтэй хамтдаа хамт дараагийн нэг төсөл ороод ирэхэд манай нөгөө хин тэр хог аюулын юм хийж байгаа тэрэндээ энэ төслийнхаа саналыг хаяа гэдэг ч юм уу. За одоо түрүүлсэн одоо төслийн санаа чинь үнээр хэрэгжих боломжтой юу? Тэр олон санаанаас алийг сонгохоор юм гэсэн юм тийм. Түрүү хэлсэн нөгөө асуудлуудад яагаад өөр ингээд автомат судлаад ингэдэг гэсэн. Тэгэхээр бид нар ажлаа юунаас эхлэх ёстой гэдэг төсөл гэдэг чинь бол ерөөсөө энийг хэлээд байна. Бид нар юу төсөл гэж юу вэ гэдгийг ойлгосон тохиолдолд та нөгөө хинж уншсан ойлгомжтой гой төслийг бичиж байгаа. Ойлгоогүй зүгээр нэг юм бичих ёстой юм шаардлага тавьсан. Энийхэн дагуу бичэндээ гэсэн бодлоо бичих юм бол яг нэг л тийм түүх төсөл гарч. Хүсэж байгаа үр дүнг тодорхойлж харж чадахгүй. Тэгж бодож байна. Хүн нөгөө ямар нэг юм сайн ойлгосон юм аягүй сайн юм хийдэг шүү дээ. Нүүр батна гэдэг шүү дээ. Хийсэн юм байдаг л дээ. Тэгэхээр бид нар төсөл гэж юу вэ гэдгийг ойлгож хэрэгтэй гэсэн. За тэгэхээр та нарынхаа төсөл гэж юу вэ? Тэгэхээр төслөөсөө ойлгох юм бол төсөлтөй юу юм даа гэж зөвлөдөг. За төсөл гэж юу вэ гэхээр шийдэх тохиолдол асуудал. Шийдэх зорилготой тэр зорилгыг яаж хийх тэгээд хэрэгжих боломжтой энэ процессыг тэгэхээр ямар нэг асуудал шийдвэрлэх тэр үйл ажиллагаа төлөвлөсөн тэрийг төсөл гэж хэлэх гэдэг тийм. Тэр нь дотроо зорилготой, хугацаатай гэх юм шиг. Өөрөөр хэлбэл та жишээлбэл нэг сургалтын цууя гэх тийм. Сургалтын цуух зорилготой. Тэгэхээр тэр сургалтын цуух гэдэг нь өөрөө нэг төсөл болчихж байгаа. Яагаад сургалтын цуух гэж байгаа юм бэ? Ямар ач холбогдолтой вэ? Манайхан болохоор сургалтын цуун гэдэг ерөнхийдөө бол сургалтын цуун айсвал ийм бүтээгдэхүүн ийм хайрцгийг хийн гэдгээс ажиллаа эхлэдэг. Түрүүн чи хэлээ энэ хэлснээр асуудлаа тодорхойлоод тэндээсээ юмаа гаргаж ирдэг зарчмаар явбал яг зөв. За тэгвэл бид нар юунаас эхлэх вэ? Яагаад гэдэг асуултаас эхэлсэн. Яагаад гэдэг чинь асуудал чинь гаргаж ирэх гэдэг шүү дээ. За жишээлбэл та өөрсдөө тэр ямар асуудал яагаад гэдэг асуултыг хэлж байгаа юм бэ? За жишээ аваад ярих юм билээ. Бид жишээ ярих. Хэний төслийн жишээ ярих. Манай болохоор жишээ нь хотын Аз ирсэн бүс гэсэн мэтлээ гэр хороолж олон жил гэр оролцож дахин төстэй онцгой бүс. Тийм учраас нөгөө гэр оролцож орос улс шилжиж маш их хугацтай явж байгаа. Тэр нөгөө байшаа сохоо хаяг дээрээс нь нөгөө нийсний гэр оролцож олон жил амьдарч байгаа орос улсын дараа амьдрчийг амтлах нь аюу таарав.
хог амжилттай юу хэлсэн янзбүрийн хогийн эдийн одоо хурцыг үүсгэх хэрэгтэй байдаг. Окей. Тэгээд нөгөө одоо шинэ хогийн хүүхэр гэдэг нь болохоор яг нөгөө богино хугацааны шиг одоо нөгөө ашигтай ашиггүй дахин боловсруулах боломжтой тий дахин ашиглах боломжтой боломжгүй ялгахгүйгээр хогийн маш их хөгжүүлдэг. Тэгэхээр нөгөө ашигтаас ашиглахад дахин жирээсээс ашиглахад нөгөө хогийн зүйтэй үүсдэг агаар орчин гэдэг үнхээр үнээр шинжлэх тийм байдаг. Тэгээд агаар хэрэгтэй тийм. За ийм асуудал байсан юм. За тэгвэл энэ асуудлыг яаж шийдэх вэ? Яаж шийдэх боломжтой вэ? Нэгдүгээр талаас ихтэй хүмүүсийн чиг хамтыг өөрчлөх нөлөө ажлыг уриалгах хийх ажлыг илүү анхаарч ажилласан. Нөлөөлөл ажил. Шууд одоо шиг ингээд хог амжилт хогийн савд байршуулж явсан боловч тэр үйл үзүүлээгүй. Тэгэхээр илүү нөгөө хүмүүстэй хүрч хүмүүсээс зөвхөн чиг хамтын нөлөөлөл ажлыг хийх хэрэгтэй байна гэсэн ойлголт өгсөн. Хинээ хугацаа хэрэгжүүлжсэн юм шиг. Өөрөөр хэлбэл юу юм л да. Яаж энэ асуудлыг шийдэх вэ гэхээр хүмүүсийн хувьсрыг өөрчлөх хэрэгтэй юм тийм. Хувьсрыг өөрчлөх. Хоёр талаар нөлөөлөх ажил хийж үзсэн. Нэг талаар нь болохоор одоо энэ байгаль орчинд өсвөр нөлөөтэй янзбар орчинд тохиолдож байгаа бүхий юм гэдэг талаас нь нөгөө талаас нь болохоор энэ хүмүүсээ одоо шинэ хогийн иргэнээр нийгмийн бүтээл хийж одоо хүмүүсийг хилцуулаад тэр нь болохоор ингээд хүмүүс ийм юм болгож болох юм байна боломж юм гэдэг талаас нь хоёр талаас нь харах хэрэгтэй. Тэг. За ийм боломж байна тийм. Энэс нь ашиглаад баялаг болох юм. Нөлөөллийн ажил хийгээд нөгөө хог ажлыг багасгах ажил тийм. Англи зургаас англи зургах нөлөөллийн ажил. За энэ жишээлбэл англиах сургалт Монголд явуулах юм шиг тийм. Сургалтаас уриалгах компанид одоо юу гэдэг компанид ажиллаж явдаг юм тийм. За тийм юмуд хийх юм байна. За энийг хийхэд мэдээж юу хэрэгтэй? За нэгдүгээр бол хэрэгтэй. Хоёрдугаар нь хүчний хэрэгтэй. За хүн хүчний асуудал хэрэгтэй. За өөр үгүй асуух дээрээс бас мэдээллийн сургууль их хэрэгтэйсэн. мэдээллийн сургууль Мэдээллийн сургууль одоо шинэ манай Улаанбаатарын 10 өдөр хороо нэг пэйж үзлээ 20 одоо шин сүлжтэй хотны групптэй ахгүй. Тэгэхээр тэр маань хэдэн мянган иргэндээ бүрж байгаа. Тэгтээ гэр оролцоодоо бүтээж муутай учраас бичлэн одоо ихлэх шинээр тэг бодит хүмүүст хүнтэй байсан уриалга судалгаа хуудас үүнийг хараа нэг өрний тавьж авчиж бас сургалт зааж заах юм. Тэгэхээр одоо жишээлбэл иргэний танхим байхгүй сургалт явуулж болохгүй. Танхим хэрэгтэй тийм. За тэгээд компьютер проектор гэх мэтлэр явуулж хэрэгтэй тийм. За тэгээд сургалтаа олгохтой одоо жишээ нөлөөллийн ажлыг хэрэглэмэл материал хэрэгтэй тийм. Видео штаб хэрэгтэй. За гэх мэтлэр ийм ажлууд хийх юм. Чи энийг хийж чадах уу? Энэ болно юм. Энүүдийн чинь цаана юу авах вэ? Нөгөө мөнгөний асуудал юм байна тийм. За тэгэхээр цаанд олон санаа байна. Олон санаа дотроос хамгийн хэрэгжүүлэх боломжтой нөгөө шалгуулж байгаа шалгуулж өгсөд байгаа нэгээс 2 сард нь хийх боломжтой ажил юм. Тэрийг сонгож авах төслийн зорилго бол энэ юу? Тэгэхээр бизнесийн төсөлч байна, нөлөөллийн төсөлч байна юу гэхээр ийм автах агуулгатай байна. Ийм тэгэхээр нөгөө чинь санаа ойлгох гэдэг тийм ойлгох. За одоо жишээлбэл энэ дээр сургалтын хөтөлбөр байна. Ямар агуулгатай сургалтын хөтөлбөр байна. Их хэрэгслээ тийм. За энэ дээрс чи үндэслэл чиний төслийн хэрэгтэй шаардлагагүй үндэслэл гарч ирэн, зорилго гарч ирэн, нөлөөлөл төслөөс үзүүлэх нөлөөлөл өгөх юм гарч ирнэ. За тэгвэл төслийн үндэслэл гэдэг энэ шалгуур дээр тавьсан мэт шүү дээ. Төслийн үндэслэл байх хэрэгтэй. Үл үндэслэлийг яаж тодорхойлж байгаа юм. За төслийн зорилго бол ойлгомжтой, төслийн нэр ойлгомжтой тийм. Тэр үндэслэлийг яг яаж гаргаж ирэх юм. Үндэслэл юунаас бүтсэн? Хэрэгтэй шаардлага.
явж чинь тийм энэ дээр явж нэмэх нь юу яах ёстой вэ гэхээр нөгөө энэ дээр яригдчихж байгаа юу хийх гээд байгаа юм хийх боломжтой юу зорилго чинь хүрч болох үс байх ёстой. Тэгээд дараагийнх нь болохоор үндслэлээр өшөө юу орж ирэх вэ? Туршлага хамаа багийн ур чадвар нөөц бололцоо чинь энэ төслийг хэрэгжүүлэх боломжтой юу гэдэг үндслэлээр тодорхойлж гаргаж байна. Яах гэдэг нь гэхээр асуудал бол ийм байна. Тэгэхээр би энэ асуудлыг өөрийнхөө ийм арга замаар шийдвэрлэх гэж байна. Миний төслийн зорилго. Гэхдээ надад ийм юу аа ур чадвар байгаа. Тэгээд би ийм ур чадвараа ашиглаад ийм үйл ажиллагаа хийгээд нийгэм би ийм нөлөөллийг авчирна. За эдгээр чинь бүгдээрээ нэгжиж юу болох вэ? Үндэслэлийг чинь авч. Өөрөөр хэлбэл за энэ оюун ухааны төсөл мессеж төргийг бүхэн зайлшгүй хэрэгтэй юм. Биднээсээ хүсэж байгаа ажлыг энэ хүн хийж чадах юм байна. Туршлагын хөвчт боломжтой юм байна. Хэрэгцээ шаардлагач яг байгаа хэрэгцээ шаардлага байна. Нөгөө хийх гээд байгаа ажил нь яах гэдэг юм. Биднээсээ өгөх гээд байгаа санхүүжилт боломжтой. Ингээд үндэслэл чинь нэг нөгөө гарч ирж байна. Тэгэхээр энэ ч зүйл хэлэх гээд байгаа зорилго чинь маш тодорхой ойлгомжтой байх хэрэгтэй. Тэгээд яг энэ төслөө 1 сая төгрөгөөр юу хийх гэж байгаа гэдэг зорилго авах хэрэгтэй. 1-2 сарын хугацаанд яг юу хийх гэж байгаа гэдэг зорилго авах хэрэгтэй. За тэгээд жишээлбэл энэ зорилго нь бол зорилго нь юм байхад зорилго нь юу байх юм бэ? Сургалтын дөрвөн танхим амлалт чөлөө цаг өнгөрөх нэг анги бүхий төвийн байрыг тогтжуулах зорилго нэг. Дараа хүүхдүүд эцэг эхчүүд болон найзын сургалтын багцыг боловсруул. Нөгөө нэг сургалтын дотор яг юу байх вэ? Бадгалж байна. Сургалтын багцаа олсон. Дараа жилдээ 1000 зорилттой бүлгийн хүмүүсийн гэр бүлийн боловсролыг олгоно. Гэр бүлийн боловсролыг олгоно. Ийм зүйл. Өөрөөр хэлбэл зорилтоос юу харагдсан бэ гэхээр нөгөө төслийг хүргэх гээд байгаа нөлөөлөл буюу үр дүн харагдаж байна. Нэмэхгүй байдлаар. Ингээд тодорхойлсон нь таад зорилго байна. Зорилгоо бас ингээд тодорхойлсон. Тодорхойлсон байна үү те? За тэгвэл та эдгээр төсөлтөд нөгөө шалгарсан болоод марцсан байна. За дараа бид нар юу бодох вэ? Гэхээр нөгөө эцэг бидний төсөл санхүүжүүлж байгаа хүмүүс юу гэжтэй гэхээр өөрийнхөө зорилтод бүлгийн хүмүүсийн асуудлыг шийдэх тийм юм л хайж идэг тийм. Тэгэхээр хаана хэний асуудлыг шийдэж байгаа гэдгээ төсөлж тодорхой байх хэрэгтэй. Хаана хэний асуудлыг шийдэж байгаа. Жишээлбэл олон улсын төслүүд дээр энэ ямар нэрээр явдаг вэ гэхээр төслийн үр шимийг бүртгэгчид гэж явдаг. Бизнесийн төслүүд дээр зорилтод зах зээл гэж байна. Өөрөөр хэлбэл яг нөгөө бүтээгдэхүүн үйлчлэгээ энэ юу гэдгийг чи хүлээж авч байгаа хүмүүсийг төслийн үр шимийг бүртгэгчид гэж байна. Нийгмийн төслүүд. За тэгээ яаж гаргаж ирж болох вэ гэхээр нас хүмүүсээр нийгмийн байдлаар байршил, хоббигоор гэх мэтлэнээр англи. Одоо жишээл 18-аас 35 насны гэж заасан үстэй. Яг ингэ салгаж авч байгаа хгүй. Нэг Монгол залуучууд гээгүй шүү. 18-аас 35 насны гэдэг энэ дотроос ийм бүлгийг салгаж авч байсан. За байршлууд яг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн тэтгэвэр хорооны тийм бүс. Одоо жишээ Баянгол дүүргийн тэтгэвэр хорооны тийм бүс нутаг орчин. Яг ингэ тодорхой байсан. Хэд бүтцэд нөгөө дахин төлөвлөлт нь орсон байгаа байршлаа тодорхойлж өгч байгаа юм. За тэгтээ энэ хүмүүс төслийн үр шимийг хүртэж байгаа юм чинь энэ хүмүүст очиж байгаа үр дүн үр нөлөөллийг яаж тодорхойлж гаргаж ирэхээр илүү нөгөө тоо одоо үр дүн. Жишээлбэл яах юм гэхээр 7 хоног бүр 2 нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулах